Зангийн академи. Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Цалин хөлсний талаарх 11 удаагийн цуврал хичээл маань та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн хичээлээр та бүхэн маань цалин хөлс гэж юу болох, цалин хөлсний бүрэлдэхүүнд юу багтдаг талаарх мэдээллийг цогц байдлаар нь дэлгэрэнгүйгээр авах болно. Мөн цаашлаад цалин хөлсийг авах, олгох үед бид юун дээр анхаарах шаардлагатай байдаг талаарх мэдээллийг авах болно. За нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, олгор, ээлжийн амралтын залхингийн талаарх мэдээллийг тус дэлгэрэнгүйгээр нь дараах хичээлээс үзэх боломжтой байгаа. За цалин хөлсний суудгал, сул зохицолтын үеийн цалин болоод хүү амын зарим бүлэг буюу бага насны хүүхдээ ээж нар, ахмад насны хөдөлмөр эрхлэлт, за хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр авах болно. Ингээд туршилтаар дагалдангаар ажиллаж байгаа тохиолдолд бид нэр ямар хувь хэмжээгээр цалин хөлс авах, нэмэгдэл хөлс авах эрхтэй хэсэг талаарх мэдээллийг мөн дээрх хичээлээс үзэх боломжтой. Ингээд төгсгөлд нь цалин хөлсөө танаа ажил олгогч хугацаанд нь олгоогүй байгаа тохиолдолд та хэрхэн хаана хандах талаарх мэдээллийг мөн дээрх хичээлээс үзэх боломжтой юм а. Ингээд хичээлдээ тавтан марлаа. Зангийн академи. Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя.